Сайн байцгаана уу? Намайг Саруул Төгс гэдэг. Өөрийнхөө амьдралд одоо хамгийн их надад хүчтэй мэдрэмж төрүүлсэн 3 намны талаар танилцуулъя гэж бодож байна. За эхний номоор бол дахин давтагдчихгүй Мураками Харуки. Мураками Харукигийн Норвегийн дараа орохоор миний хувьд бол маш том романуудын нэг Nick Q84. За энэ бол 3 бот байдаг. Тэгээд энэ номд бол ерөнхийдөө өөр ертөнцөөр аялуулдаг ном гэд тавчхандаа хэлчихье гэж бодож байна. Одоогийн байгаа ертөнц, бодит ертөнц болон хийсвэр ертөнц хоёрын хооронд хүн амьдрал ямар байх вэ гэдгийг үзүүлдэг маш сонирхолтой ном. За одоо хүртэл бидний бодож исэн зүйлсүүд яг одоо энэ ертөнцид маань болж гин үү? Эсвэл бид нэр эсвэргээрээ баг хийсвэртэй ертөнцид зарим үед аялах боломж байдгүй ч гэдэг юм уу? Энэ Q үсэг бол question гэдгийн Q үсгийг төлөөлдөг гэж би нэг уншсан юм байна. Тэгээ энэ номыг бол уран зохиол сонирхдаг хүмүүс бол заавал уншвал хэрэгтэй маш сонирхолтой ном байдаг. Философи, мистик хэм маягаар бичигдсэн одоо үнэхээр гоё. Яг одоо тайлбарлахад үнэхээр үг бол дутуу санагч байна. Яг мэдрэмжээр суурилсан ном учраас уншаад энэ гоё мэдрэмжийг үзээсэй гэж бодож байна. За би яг ярих хамгийн хэцүү 3 намаа ярих юм биш үү? Дандаа нэг тийм мэдрэмжтэй холбоотой номнууд шүү дээ. Тийм үнэхээр мор агаал ном л доо. Гэтэ ингээд хэр хүмүүс жоо хүн дээр авчих гэдэг юм а тий. Амар dark болоо гэж бодох гэдэг юм а. За дараагийн миний санал болгож байгаа ном бол Арсын хөрөмтэй Мадонна. За энэ зохиолч нь бол турк хүн гэж сонссон санагдчихэж байна тий. Тэгээд энэ зохиолороо одоо яг өөрийнхөө өнгө аясыг тодорхойлсон гэж хэлж болно. За миний хувьд энэ номыг уншсан сэтгэл бол яг би өөрөө ингээд хувь хүнийхээ үднээс юу гэх юм бэ? Эрэгтэй хүний өнцгөөс эмэгтэй хүнийг харуул ямар ах бол гэдэг юм дандаа надад сонирхолтой байж ирсэн байхгүй юу? Тэгээд яг тэрийг надад харуулсан юм шиг санагддаг. Одоо эрэгтэй хүн эмэгтэй хүн дурлахаараа одоо таалагдсан эмэгтэйгээ харахаараа тий яг тэр харж байгаа тэр өнцөг одоо яг тэр хүний нүдээр нэг бүсгүйг ингээ хараад ингээ бичсэн юм шиг тийм мэдрэмж төрүүлдэг. Тэгээд ерөнхий зохиол нь агуулгын хувьд бол миний ойлгосноор бол алдагдсан боломж гэж хүний амьдралд ямар том зүйл байдаг. Тэр нь бол хайр дурлал, ажил амьдрал, карьер гэд ингээд бүх зүйл дээр тодорхой хэмжээнд залуу наснда өөрт ингээ ирсэн боломжийг ингээ алдаж явуулсны дараагаар тэр нь ямар том амьдралын одоо замнуудыг ингээ өөрчилж болох вэ гэдгийг энэ хүний одоо нэг гол дүрийн төлөөллөөр ингээд дагаж ингэж явсаар агаад ингээд өөрийнхөө амьдралтаа уяад ингээд дүнэлт хийж болдог зохиол гэх юм уу да. Тэг айгүйх том нүсэр бас биш айгүй уншихад хэлбэр. Тэгээ бас нэг сонирхолтой зүйл нь яг ном эхлэхэд гол дүр гэж бодож явж исэн хүн маань биш яг зүгээр тэр хавцаа байжсэн хүн гол дүр болоо явцдаг энэ тэр нас амар сонирхолтой байдаг. Ер нь л айгүй гоё бас л тийм ер нь л тийм мэдрэмж хүмүүсийн дотор сэтгэлийг ухсан тийм мэдрэмжийг гаргаж ирсэн те нэг тиймэрхүү номнуудад ер нь дуртай юм байна. Одоо ингээ харахад яг санал болгож байгаа номнуудыг харахаар тэгээд яг л тийм ном. За энийг заавал уншчихсарай. Тэгээд гоё нэг хаяа нэг гоё ингээд одоо ойр түнд дурлсангүй ч гэдэг юм те тэр нэг мэдрэмжийг дахиж ингэж авмаар байгаа бол заавал энэ уншаарай. За би тэгээд өөрийн анхныхаа орчуулгын уран зохиолын номоор Японы зохиолч одоо дэлхийд нэлээд алдаршаад эхэлсэн байгаа Каваками Миекогийн Heaven гэж номыг орчуулсан. За Каваками Миеко бол дэлхийд одоо Холливуудын одууд хүртэл номыг нь уншаад өөртөө сэтгэлдээ ярьдаг тийм хэмжээний одоо зохиолч болчиход байгаа л та. Тэгээ яг тэр алдартай болсон бүтээл нь бол яг уншсан гэхдээ Heaven дээр илүү би нөгөө надад одоо амар том юм импакт өгсөн гэх юм уу да тий. Ваа бүр ингэж бичиж болдгийм үү? Ингэж амар бодтой, махтай, цустай баригдахаар ингэж юмыг бичиж болдгийм үү гэдэг юм мэдрэмжийг төрүүлсэн учраас заавал орчуулгыг нь яг тэр нарийн торгон мэдрэмжтэй юм хэтрүүлэггүй тий. Тэгсэн мөртлөө хүний зүрх рүү яг хатгадаг тийм энгийн үг хэллэгээр илэрхийлсэн тэр орчуулгын нюансыг нь алдалгүйгээр орчуулахыг ерөн зорьсон байгаа.
За уншсан уншигчд маань мэдчихэж байгаа хаа. Гэтэ би энэ номыг нэг харамсалтай зүйл нь яг ингээд cover-асаа ахуулаад нөгөө хавцнаасаа ингээд ийм хүүхдүүдийн ном гэж ойлгох гээд байгаа юм шиг санагдаад байгаа. Гэтэл бол ном бол дотроо бүр цэвэр амьдралын философи явж байдаг. Агуулга бол өсвөр насны хүүхдүүдийн дээрлэхтийн талаар явдаг. Гэтэ дээрлэхт бол ийм зүйл юм сайн муу гэж ийм зүйл юм гэдэг ерөөсө дүгнэлтийг энд хийгээг байдаг. Зүгээр л ерөөсө амьдрал дээр байдаг сайн муу хар цагаан бүх юмнуудыг холиод гаргацсан. Тэрийг уншигч өөрөө дүгнэлтээ хийх боломжийг олгодог. За тэгээ эндээс ингээд дээрлэхэлт гэдэг нэг сэдвээр дамжуулаад амьдралын бүх юмнуудыг одоо хөндөж байгаа гэсэн үг л дээ. Уншсан уншигчид маань аюу залуу байгаа. Тэгээ дээрэс нь одоо бол бүр эсэргээр өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүд, сургууль хүмүүжүүлэгч нар. За ер нь тэгэл эргээд нэг амьдралынхаа одоо амьдралын ингээд шуурганд ингээд цаг наргүй ингээд явж байгаа л гинтхэн ингээд зогсож байгаад яах гээд нэг амьсгаа аваа те. Чи ер нь юу лээ? Ер нь анх чинь би ямар охин байлаа, ямар хүүхэд байлаа, юу хөсч мөрөөддөг байлаа. Яг эднэр шиг байхтай ч гэдэм үү те. Ингээд нэг бодох, нэг гоё амьсгаа авах нэг чөлөөг ойлгуулж өгдөг одоо тийм нөгөө сэдэлт хүргэдэг ном гэх юм да те. Тэгээ энийг уншсан дараа заавал эргэж хараарай. Би яг өөрийнхөө хүүхэд насны өмрөөлөөр амьдарч чадчихэв нөө миний хүсэжсэн зүйл юу илээ ч гэдэм үү те. Ингээд нэг гоё амьдралдаа шин салхи, агаар салхи оруулмаар байгаа үед бол хайван зохиолыг уншаарай гэж зөвлөх байна. Кожима гэдэг охин байдаг шүү дээ тий. Кожима гэдэг охиныг би уншаад дуусныхаа дараа энэ төсөөллийн найз охин байх гэж аяух боддог байхгүй юу. Тэгээ тэрийг уншсан хүмүүстэй тэгж бодогдохгүй байна уу гэж аяух асуудаг. Гэхдээ энэ бол нөгөө нээлттэй сэдв гэх юм уу тий. Одоо тэгж бодогдохоор зохиолч бичсэн ч гэж магадгүй. Тэгж нөгөө яг тэр нь үнэн нь худлаа юу гэдгийг бол хинж тайлж мэдэхгүй. Тэгээд тэр нь бол тэр зохиолчийн бас нэг бичвэрийн арга барил гэх юм уу тий. Ингээд асуултын тэмдэгтээ үлдээж байгаа. Тэгээ надад бол яг тийг санагддаг байхгүй яг бодтоор өөртөө гол дүрийн бандаас өөр тэр Кожима өөр хүмүүстэй харьцдаггүй. Зүгээр ярьж байгаа тохиолдлууд гардггүй. Тэгээ дээрэс нь одоо охтуудад дээрлэхүүлээд байгаа Кожима шүү дээ. Охтуудад дээрлэхүүлээд байгаа дүр зураг гараад байдгаас биш яг нэг өөр хүмүүстэй харьцаж байгаа хэсгүүд байдаг юм шиг санагдаад байдаг тий. Тэгэхээр тэр баг гол дүрийн дээрлэхүүлээд байгаа банд маань амиа хорлохын өмнөхөн одоо амиа хорлолтоос наварч чадсан нь бол Кожима байгаад байгаа байхгүй юу. Ер нь тэр загтал магтал юу вэ тэр үгээр ингээд ямар ч гэсэн хажууд нь нэг хүн байж таарад тэгээ сэтгэлийн дэмээрээ ингээд ямар ч сайн амиа хорлолтыг бол даваад гардаг. Тэгээ тэр нь төсөөллийн найз байгаад өөрөө тэр хүү ингээд сэтгэлтэй тийм өөрийн талын нэг ч гэсэн хүнийг ургуулж гаргаж ирж бодоод тэгээд тэрийгээрээ одоо өөрийнхөө зовлонжаар одоо зовлонг даван туулж чадчих байгаа юм болов гэсэн нэг үнцэг бас ингэж өгмөр санагдлаа. Ерөнхийдөө дараагийн орчуулгынхаа бүтээлийг сонгочихсон байгаа. Одоо яг эхлээгүй л байгаа болохоос тэгээд эхлүүлээд гаргаад хүмүүст уншуулахыг бүртээс чадах хүлээж байна. За баярлалаа.